Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мега телевиз сүйдэх дуулах урзын сургалтын танхимаас та бүхэндээ мэдчилж байна. Би бол дуулах урзын багш Мягмар Сүрэн гэдэг энэ сургалтаа ерөөсөө дуулах дуртай хүн бүхэнд зориулж байгаа. Ямар ч хоолойтой байсан өөрийгөө салгоо хоолойтой гэж боддог байж болно. Тодорхой хэмжээгээр нэлээд уралдаан орцсон байх ч юм уу дуулдаг байж болно. Тэ солонгос дуун дуртай байж болно. Эсвэл зарим хүмүүс монгол хэлээр монгол гой дуунуудаа заалгамаар байж болно. Өөрийнх нь дуртай дууг нь дуулуулад, өөрийнх нь чаддаг дууг дуулуулад чадахгүй байсан ч хамаална. Тэр хүний дууг сонссонгуудаа багш хоолой нь дээшээ хэр зэрэг өнгө явж байна, доошоо хэр зэрэг өнгө явж байна. Хоолой дасгал уншуулаад тэгээд хоолой тэр цар хүрээг ойлгочихно. Тэгээд ирэхээр ер нь энэ сургалтанд сурснараа хоолойны цар хүрээ нь бол өргөн болно. Бас үгээ гой тоод ирдэг болно. Өнгөнүүдэд энэ өнгийг яг л энэ доогоор нь дуугархаар тэгээ энийг яаж энэ өнгөн дээрээ чангарч суулаарч яг дуугандаа тохируулж яаж хувиргаж болох вэ гэдгийг сурна. Тэр хүний яг хүсэж байгаа дуун дээр нь ажиллаж байгаа. Зарим хүмүүс болохоор зэрэг би ардын дуу сурмаар байна тий. Зарим хүмүүс бол гоё зохиолын дуун дуртай байна. Зарим хүмүүс гадаад дуунууд, pop дуу тий. Эсвэл сүм чуулганд явдаг бол найрал дууны хүмүүс бас хамраараа бас байж болно. Гих мэтчлэн багш бол зөвлөөд тий заагаад явчихна. Вокал коуч ингэж явж байгаа штэ тийм ээ. За тэгээд яг тэр хүнийхээ төвшөнд тохируулаад багш хоолойн дасгалыг бол байнга тэр хүний хүчийг сорьсон. Заримдаа бол баттгсан тийм хоолойн дасгалууд явдаг. За тэгээд явсны дараа хоолойн дасгалын дараа болохоор ер нь үггүй дуу гэж ярьдаг энэ vocaliz гэж үггүй дуу байдаг. Энэ болохоор яадаг вэ гэхээр яг нэг тэр нотыг эхлээд ямар ч байсан зөв дуурдаг, дуулдаг байх хэрэгтэй үггүйгээр. Тэгэхээр энэ дээр бол тэр дуулах техникийн олон зүйлүүдийг бол суулгаж өгдөг юм ашигтай зүйл байгаа юм да. Цаашаа үргэлжлээд ингэж үггүй дууг яаж дуулахаа зааж өгöd. Энэ үггүй дууг л яг шинээр зааж өгнө гэсэн үг. Хүмүүс бол мэдээж vocaliz дээр бол мэрэгжлийн дуучид биш бол ажилддаг байгаа. Харин яг дуулаачийн анги төгссөн те мэрэгжлэрээ ажиллах боломж нөхцөл нь бүрдээгүй байгаа. Ийм хүмүүст бол гоё vocaliz илүү гоё дуулаад хоолойн дасгал энтрээ бол яг хүссэн дасгалуудаа дуулах ийм боломж байгаа. Ер нь хоолойн дасгал дуулна гэдэг бол яг фитнес дээр дасгал идэгтэйг адилхан. Жишээ 100 Монгол яваад ирсэн чинь бүр бассейнд явмаар санагдаа би нэг л хөшөөд үнийг юм. Яг тэрнтэй адилхан багш бүртээ хоолойн дасгалаа дуулмаар ингээ. Жишээлбэл фейсбүүкээр ч юм уу ютубер харсан шавнар маань багшаа тантай ингээ гой ингээд хоолойн дасгалаа дуулах юмсан ингээд тэгжээж бүр нэг хүн маш гоё тийм ад жаргалыг мэдэрдэг илүү өөрийнхөө чадал чансаагаа хүчин ингэж нэг амтагддаг те нэг ястай нэг хоолойн дасгал ингээд дээд өнгөнөө доод өнгөнүүдээ гоё дуулаад ирэхээр бүр ингээд уралдах гэж байгаа морь шиг болдог. Тийм болохоор зэрэг хоолойн дасгал бол маш гоё цаг байгаа. За тэгээд ер нь бол би бас 60 70-аад оны 70 80-аад онууд гоё юм дуунуудыг орох дуртай. Ер нь дуунууд яадаг вэ гэхээр хүнд дуулаачийн тэр дууны сайхныг мэдрэх бол маш чухал байдаг. Мөн гадаад дуунууд байгаа. Ялангуяа Итали дуунууд дээр бол байгаа. За жишээлбэл би орох шавдаа болохоор ямар дуу бэлдсэн байгаа гэхээр зэрэг өргөн ангаа нутгийг битээр бэлдсэн байгаа. Манай шав маань гоё дууш ариунагч дуулсан гэхээр би энэ дууг шавдаа бэлтэж байна. За
Мэтчлэн тэгээд жишээлбэл тэгээд орчин үед бол гоё YouTube дээрээс янз бүрийн караокетэй тий панограмуудтай солонгостой одоо ямар ч гадаад дуун дээр бол ажиллахад одоо бол маш тийм их гоё боломжтой болсон байгаа. Бол нэг тоо хэлэхэд ийм байна. Тэгээд би бас шавнартаа ер нь бол ийм уншиж байгаа номноос гоё ишлэл тэр өдөртөө нэг тийм гоё алтан ишлэл хэлэх дуртай. Тэгээ өнөөдрийн бэлдсэн ишлэл маань болохоор Итгэлийн урд гэдэг энэ номыг Монголоос манай хайртай найз маань надад илгээсэн. Тэгээ би энэ номыг уншиж ингээд дахин уншиж байгаа. Би тэгээ ер нь номыг уншихдаа би нэлээд нэхур тэгээ ялангуяа өөртөө таалагдсан номоо бол чухал номнуудаа бол ширээний ном болгоод тэгээ дахин уншдаг. Дуулчин хүн дуулах гэж байгаа хүнд бол тэр харизм гэдэг зүйл те мөн өөртөө итгэлтэй байдал маш чухал. За энэ хичээл миний сургалтанд хамрагдсанаар бол ер нь дуулах үеийн одоо сэтгэл зүй те яаж өөрийгөө илэрх вэ? Яаж тэр хүнд үгээ ойлгуулах вэ? Ялангуяа body language-ээрээ те хэрхэн одоо хүмүүсийг өөртөө таатах вэ? Яаж одоо те өөрийнхөө нүдний харц хөдөлгөөнөө яаж удирдах вэ? Тэр бүхнийг бол бас тодорхой хэмжээгээр зааж өгдөг. Хүн 20-тай эсвэл 80-тай байхаас үл шалтгаалж суралцах үйл явцаа цогсоох үед л хөгшин болох. Харин байнга суралцаж байдаг нэгэн үргэлж залуугаараа байгаа зогсохгүй. Үргэлж илүү үнцэнтэй нэгэн болж байдгаа гэж байгаа юм. Тэгээ Харви Ульман гэдэг хүний ийм үгээр би одоо өнөөдрийн хичээл орох шавнартаа урам өгөх гэж байна. Тэгээ ер нь энэ дээр одоо жишээл ингэж сайжрах одоо зан авирыг мөрдлөг болгож чадсанаар өөрийн ур чадвараа үлэм хэмжээгээр нэмэгдүүлээд зогсохгүй алтар хүндийн оргилд хүрсэн нь тийм ээ шин хэм хэмжээ шин хүлээлтийг шин төвшөнд гаргасан гэж байна. За тэгэхээр энэ дээр ингэж бас сул талаа давуу тал болгохоор шийдсэн хүмүүстэй. Одоо жишээлбэл өнөөдөр би салгаа болоотой гэж өөрийгөө боддог асар олон хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс өөрийнхөө тэр сул талыг давуу тал болгох боломж бас энэ сургалтаар олдож байгаа. Мөн өөрийнхөө сурсан зүйлийг илүү хөгжүүлээд тийм ээ өөрийнхөө давуу талыг улам одоо гоё өнгөлөөд өөрийнхөө үн цэнийг улам их болгох, өөрийнхөө үн цэнийг улам нэгэн нэмэгдүүлэх тийм ээ. Үргэлж илүү үн цэнтэй нэгэн болох юм боломж бол манай сургалтанд байгаа. За тэгээ манай сургалт бол дандаа талтай ажилладаг. Дандаа одоо ялангуяа энийг бол нотынхаа завсар авч яваад ингээд талтай ажиллахад. Тэгээ яагаад яаж талтай ажиллаж шивэлвэл багш. За инээж байгаа юм шиг болоорой гэх юм бол. Гөрөө одоо харж оо дээр яг уу мо ми мо ми ма ингээд янз бүрийн байдлаар талтай ажилладаг. Тэгээ маш сонирхолтой. Ер нь бол хүн өөрийгөө байнга одоо анхаарч те би яавал илүү гоё болох вэ? Яавал илүү үнцэнтэй болох вэ? Яавал илүү би одоо тийм ээ өөрийгөө өнгөлөх үү гэж харахад бол тойл угаасаа маш чухал байдаг шүү дээ тийм ээ. Өглөө болгон өөрийгөө яаж гоё байлгахаа харахтаа тойлтой ажилдаг шиг дуулах энэ сургалт, дууны сургалт, дуулах урдсын сургалтад бол дандаа өөрийгөө харж, өөрийгөө гоё болгох, өөртөө урам өгөх, тэ өөртөөгөө ярьж, өөрийгөө урамшуул чи үнэхээр гоё шүү. Би үнэхээр хөөрхөн шүү. Би үнэхээр мундаг шүү. Би дандаа шин зүйл сурдаг. Тэ сайн байна, болж байна. Дандаа өөртөө гоё урам өгөх, дандаа инээгээрээ ингэж яг заадаг. Тэгэхээр энэ дуулах урдсын сургалт бол зөвхөн одоо дуу сураад зогсохгүй, зөвхөн дуу хоолойгоо хөгжүүлээд зогсохгүй, өөрийгөө нэх, шинээр өөрийгөө харах гаргаж, өөрийнхөө одоо хамгийн өөртөө таалагдсан, бас бусдад таалагдсан тэр дүрийг бүтээхэд, тэр түүхийг бүтээхэд маш чухал сургалт юм аа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье аа. За ингээд бас намайг цаг гаргаж сонсож байгаа та бүхэнд баярлалаа. Хамтдаа нэг дасгал уншаа те багш нэг дасгал уншингууд дахиад
та нарыгаа бас дасгал унших боломжтой ийм өнгө өгөнгүүд тэгээ дараа та нар дуулаарай. За. Эхний удаа бол болохгүй байх нь зөндөө олон тохиолддог. Гэхдээ байнга сонсоод нэг нэгээр сайжруулах бол илүү гоё болно. За тэгээд дуулахтай айл болохоор хөгжилтэй бас гоё өөрийгөө урамшуулаарай. Та нар маань тэгээд дасгалаа хамт дуулж байхдаа subscribe хийхээ мартаагүй ах гэж би найдаж байна. Бас лайк, бас тэгээд Сөүл хотоос мэдчиллээ. Тэгээд дэлхийн өнцөг булан бүрээс яг багштай цагаа тохироод тэгээд ганцаарч гэсэн юм сургалтыг авч болно. Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.